Монголчууд бид эх 5 жилд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангахаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ 3 зээлийг энэ тарилж бүгд авсан. Гэтэ авсан мөнгөө юунд зарцсан? Техник технологи үнцүүрнийдээ зарцуулснаар 2 жилийн дотор өсөлт бол 20% өсөлт. Усын хэмжээнд өссөн шүү дээ тарилтын дараа. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүтээ зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын юм хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе болсон. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагуудыг хангах. Бид нар бол маш дэмжиж байна.
ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний хувьсгалыг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хөлсний хувьсгалд нэгдэцгээе. Цаг үеийн олсон ажил гэж бодож байна. Бүгд оруулж байгаадаа баяртай байх юм аа. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Энэхүү санаас ажил маань бол одоо мах махмуудыг төлөвлөж байгаа юм хүмүүс маш давуу талтай. Бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр итгэлтэй байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа.
тэгэхээр бас их гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгаа юм үнэхээр нэг илрэл юм байна гэж харж байна. Үндэсний үйлдвэрүүдээр бол урд нь ерөнхийлөгч явж ирсэн юм тохиолдол ховордолтой бидэнд бас урам өгч байна. Энэ салбарыг бол хөгжүүлэх боломж нь байна, одоо нөхцөл нь байна, газар ус нь байна, мал нь байна, сүүн нь байна, хүмүүс нь байна. Салбар нь ингээ шинээр үүсээд эхэлчихлээ. Тэгэхээр энэ дээр бол цаашаа явхад бол улсын дэмжлэггүйгээр, улсын бодлогогүйгээр явахгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ үндэсний хөдөлгөөнд манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэвлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% манайх шашхыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна.